Боловсрол шинжилх ухааны салбарын бодлого төлөвлөлт үйл ажиллагааны үр дүн сэдвээр мэдээлэл хэлээ. Тус яамнаас 2012-оос 13 оны хугацаанд 13188 суудал бүхий 28 сургууль, 2900 ор бүхий 30 цэцэрлэг, 1105 ор бүхий 11 дотор байр, 13 спорт зал гээд нийт 82 барилгыг ашиглалтанд оруулсан байна. Цэцэрлэг сургуулийн хүчин чадлыг хэвийн хэмжээнд хүргэхэд 2013-оос 16 оны хугацаанд улсын хэмжээнд нийтдээ 1101 барилга байгууламж, үүнээс 68170 орто 571 цэцэрлэг, 176559 суудалтай 319 сургууль, 14105 ор бүхий 120 дотор байр, 91 спорт залыг барихад ойролцоогоор 1.8 их 80 төгрөг шаардлагадах тооцоо гарсан байна. Харин нийслэлийн хэмжээнд 363 барилга байгууламж буюу 270 цэцэрлэг, 78 сургууль, 1 дотор байр, 14 спорт зал барих шаардлагатай бөгөөд үүнд 740.4 тэрбум төгрөг зарцуулагдчихжээ. Гаргасан тооцоогоор бол 1100 орчим барилгын асуудал байна. Тэгээд бид бол улсын төсвийн хөрөнгөөрөө бол 4 жилийн хугацаанд 600 орчим барилга ашиглалтанд оруулах бололцоотой байна. Бусад барилгын их үүсвэрийг бол одоо концесс болоод бусад хуулийн хүрээнд шийдлийн гарцуудыг хайж байна. Гол тулгамдж байгаа газар нь бол Сонгой хайрхан дүүрэг, Баян зүрх дүүрэг гэсэн Улаанбаатар хотын томоохон дүүргүүд байдаг. Тэгээ энэ дүүргийн засаг дарга нар болоод хотын захирагчтай энэ чиглэлийн хамтын ажиллагаануудыг бол бид нар эхлүүлсэн явж байгаа. Дээд усрлаа. Дээд боловсролч гэсэн ялгаагүй чанарын асуудал байгаа. Хамгийн гол нь эсэлт бол өөрөө хин дуртаан дээд сургуульд ордог байсан энэ байдлыг бол бид нар цаашдаа хална. Нэггээр хэлбэл эсэлтийн шалгалтын бус хоног маш тодорхой төвшний тогтоогоод тэрийгэ цаашаа ахиулаад явна гэсэн юм зорилготой байна. Суралцах процесс нь бол хит онлын мэдлэг, тэр дундаа хитрхи сарнилыг авчираад байна. Тийм учраас бол бид нар төвлөрсөн тэгээд практик дээр суурилсан хамгийн гол нь чадвар эзэмшсэн ийм одоо сургалтын процесс руу шилжиж байгаа. Энэ рүү шилжихийн тулд багш нар нь мэдлэг үйлдвэрлэгчид, мэдлэг бүтээгчид болох ёстой. Тийм учраас бол их сургуулаа бид бол судалгааны байгууллага болгож хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ чиглэлээр одоо Монгол Улсын их сургууль хамгийн түрүүнд бүтцээ өөрчлөө явж байгаа. Боловсрол шинжилх ухааны яамнаас эх онуудад дээд боловсролын хуульд өөрчлөлт оруулах бодлого барьж байгаа бөгөөд ингэснээр их сургуулийн багш нар өөрсдийн бүтээлээ патентжуулах, судалгааны ажлаараа мөнгө олж эрх зүйн орчин бий болгоно гэж үзэж байгаа бол шинжилх ухааны паркийн хуулийг санаачлаад ажиллаж байгаа гэдгийг салбарын сайд хэлсэн юм а. Газрыг бол дүүрэг хот болгодог. Тийм учраас бол хотынхан эх оныхоо төсөв дээр 10 тэрбум төгрөгийг газар чөлөөлөхөд зориулаад одоо төсөвтөө суулгасан гэж бид мэдээлэл авсан. Хот бол ямар ч байсан сургууль цэцэрлэгийнхаа газрыг бол чөлөөлөх, сургууль цэцэрлэгийн газрын бий болгох чиглэлийн тодорхой алхмуудыг авч байгаа. Ингэсэн тохиолдолд бол энэ төлөвлөгдсөн барилга байшингууд баригдах бололцоотой болно. Урд нь бол их хурал дээр санал гараад тэгээд тодорхой объектуудыг барих шийдвэр гарсан боловч жишээлбэл Сонгой хайрхан дүүрэгт яг тухайн цэцэрлэгийнхэн одоо газрын асуудлыг шийдэгдэхгүйгээс болоод баригдаж чадаагүй ийм тохиолдол байна. Салбарын сайдын дүгнэснээр тус яам 2012-оос 13 оны хугацаанд 110 барилга байгууламж ашиглалтанд оруулахаас 100 орчмыг нь хүлээн авч бодлогын хувьд дэвшүүлсэн зорилтуудаа бүрэн биелүүлж ажилласан байна.